За бодолт. Энэ тэгштэглийг бодороо гэж. За нэг техникийн логарифм тэгштгэл байна. Систем тэгштгэлийн хувьд техник тэгштгэл. За логарифм мөнгөцөдөд тодорхойлох томчийг тодорхойлох юм бол логарифмын тоо тэгээс ирсэх. За тэгэхээр нэгдүгээрт x тэгээс ирсэх байх юм байна. Мөн y дээр нэмдэг нь 2 тэгээс ирсэх байна гэсэн. За энэ чэнэс y нь хас 2-оос их болно гэсэн. За тэгвэл хариунаас нь харах юм бол B хариулт биш байна. Энд хасах байна энд. За мөн яасан D хариулт биш байна. За A, C, D гэсэн хариултууд аль нэг нь болж таарч байна гэсэн. За A хариултыг мөн бишийг шалгая. X-ийн оронд 7-г орлуулна, Y-ийн оронд 9-ийг орлуулна гэсэн. За тэгвэл A хариултыг шалгая. X 7, Y нь 9 гэсэн үг шүү дээ. Энийг шалгаж үзье. За тэгвэл логарифм 2 суурьтай 7 тэнцүү логарифм 2 суурьтай y-ийн оронд 9-ийг орлуулчихаар энд 11 болж байна. Энэ хоёр хоорондоо тэнцэхгүй байгаа учраас a хариулт биш юм гэсэн. За a хариулт биш юм чинь 7-9-2 шийд болохгүй учраас энэ хариулт биш. Ингээ бидний хариулт зөв хариу и хариулт байна. За мөн бодож болно. Тодорхойлогдох можоод олчихно гэлээд дараа нь ихэнд орхичоор x тэнцүү y дээр нэмэх нь 2 болно. Борчгор хаалтан дотор 2y-ийн квадрат хасах нь x-ийн квадрат тэнцүү 17 болно. За энд орлуулах аргыг хэрэглэх юм бол x-ийн оронд y дээр нэмэх нь 2-ыг орлуулчих юм бол 2y-ийн квадрат хасах нь y дээр нэмэх нь 2 тэнцүү 17 болно гэсэн үг. За энд квадрат хэрэгтэй. За энийг цааш нь бодоод хариу гаргаж ирэхэд бидний хариу и хариулт мөн ижлэх гарна гэсэн үг.